Цаасан байцгаана уу? Дахиасан байцгаана уу? За энэ удаа яг нөгөө нэг хийжсэн гадаад ерөн хэрэг хүмүүс одоо харин одоо бол нэгэн үе бодвол арай өөр ойлголттой арай өөр болцгоосон баг тий. Тэгээд дээр үед бол гадаадд байгаа хүн гэхээр л амар баян айгүй хөнгөтэй нэг л сайхан жаргаад нэг л сайхан оронд яг уу сайхан оронд орчин одоо Монголыг бодвол нуутаа униар тэгэл ямар нэгэн тог тасралт ус тасралт ч юм уу одоо тэгэл тиймэрхүү юм байхгүй шороо тоос гэдэг юм уу тиймэрхүү юмуд байхгүй сайхан орчинд амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ юу яагаад нөгөө дандаа л нөгөө нэг юу яагаад гадаад байж байгаа одоо ихэнх хувийнхыг нь л ярьж штэ яг уу бас гоё ажил хийгээд гоё амьдардаг хүмүүс бол бас зөндөл ах арай өөр аштай ажил хийдэг хүмүүс энд өссөн төрсөн тэгээд гадаадаа ус төрсөн хүмүүс эсвэл айгуу сайн хэл усаа сурсан ирээд олон жил болцсон хүмүүс бол бас гоё ажил хийдэг хүмүүс зөндөл байгаа байх. Бидний хувьд бол гэхдээ бас өснөө жил одоо 10 хэдэн жил 20 хэдэн жил болж байгаа ч гэсэн зүгээр л адилхан л нөгөө цэвэрлэгээний ажил хийдэг тийм хүмүүс бүр ихэнх хувь нэгаа. Тийм тэгээ ерөн гадаад гэхээр л айгуу сайхан ажиллаад айгуу сайхан байгаад байх юм шиг төсөөлдөг байсан цаг бас өнгөрцөн махаад яг бах тий. Ерөнхийдөө ингээл анх ирснээсээ хойш анх ирээл ажлын үйлдвэртэй хайдл хийдэг байсан. Айгүй олон жил 7-8 жил хайдл хийдэг байсан. Тэгээд чиг дахтаа эхлээд хувцсны үйлдвэрт ажилладаг байсан. Тэгээд хувцсны үйлдвэрт ажилладаг арай юм гоё. Яг хөө гэхдээ бас ноорон гээд бүр амар чангаад өгсөн. Тэгээд нэг хэсгээс нөгөө хойд солонгосууд ирээд тэгээд тэдэр бүрстэй амар ажилтдаг. Одоо манай монголчууд анх чихэд очиод амар ажил сайтай, ажилт сайн гэл тэгэл айгуу сайн ажиллацгаад гэл тэгэл монголчуудын чинь чиг рүү айгуух нөгөө гэрээгээр авчихдээ штэ. Тэгсэн чинь дараа нөгөө нэг юунууд хойд солонгосын манай үйлдвэрт нэг гэрээгээр ирээд хідэн шижгэнсэн копидсэн юм шиг бүгднгийнх нь нөгөө хүмсгийн ингээл шивж хүмсгөө шивүүлсэн, уруулаа шивүүлсэн. Мэдгүй ямар ч нэг хөөргөн юм нөгөө гадаадд ажиллах гэж байгаа гэсэн шиг бүгдийн амар хөөрхөн л олох гол бүгдээрээ хүмсгөө шивүүлцгээсэн. Нэг л айгүй хөөрхөн л октод ирчихсэн. Яхаа нөгөө хайд сулангаслах нь өмсөд зүйдсэн юмнууд нь нээдтэй. Тэгэл бас яхаа адилхан цэвэрхэн арьстай хөөрхөн царайтай. Тэгээд дээрэс нь нөгөө хүмсэг уралмрал шивээд бас хөрхөн болгоод нэг энэ жоохон зохиогүйгийн жоохон зохиоггүй шивсэн хийсэн нэг тийм хүмүүс ирж ажиллаж байсан. Тэд нар ирж ажилласан ч манайсын норм юу анх яхаа норм ангиас угаал хийсэн юмчсан хийгээл тэгсэн чи тэд нар ирсэн чи бүр тэд нар бүр амар илүү норм хийгээл нөө бидрээс илүү ажиллаад илүү сайн норм илүү сайн ажил сайн мэй гэх. Тэгэхээр манайсан ч хэрэгтэй л яа тэр бас үе бас амар өссөн шүү. Тэгэл амар өрсөлдөөнтэй тэгэл амар бас зөвүүн ажил төрөл дээр бас зөвүүн үлгээ сайтай мэтэй ажлуудыг авч хийж мэйгээл бид нар чинь одоо жишээ нь цахилгаан оюулаараа үлгээ сайтай тэгээд одоо зүгээр шулуун болон аяллуудаа үлгээ муутай ч гэдэг юм үү тийм байдаг гэсэн. Тэгээд цалин байлан тэрнээс үлгээ сайн муутай ажил хийдгээс одоо цалингууд нь бас их баг гэж байдаг гэсэн. За тэгээд тэрний дараа болохоор бид нөгөө дараа нь болохоор нэг хэсэг бас юм нөгөө юуны үйлдвэрт суудлын бүрээсний үйлдвэрт ажиллаж үзсэн. Машины суудлын бүрээс тэр бол айгүй чанга байсан. Босоо дээрэс нь би ч нөгөө жирэмсэн байсан. Хүүгээ эцэндээ хахад 6 сар өстөн нэрээ 6 сар ажиллаж ээж би тэр ажилд тэр үйлдвэр шинээр ороод жирэмсэн өмнөгээ мэдгүй ороод тэгсэн чинь жирэмсэн болцсноо мэдээд тэгээд шинээр ороод 6 сар ажиллаагүй тэр үйлдвэр 6 сар ажиллаагүй тохиолдолд нөгөө нэг юу яадаггүй декрет өгдөг байхгүй юу. Тэнгүүтээ нөгөө 6 сарын гүцэх гэж хүүгээд хүмүүс толгоон доошоо харцсан. Тэгээд бараг одоо 7-8 сар хүртэл ажиллаж агаад тэгээ нэг 6 сараа гүцээгээд
декрет тэднээс тэрээс үйлдвэрээс декрет аваад гарч илаа. Нэг хавьд төрөх үеэр. Тэгээд тэгэж ажиллаж байгаа зогсоогоороо идэг. Тэгээ амар юм гатуу том юуны машины бүрээсийг ингээд бүрээс гэж бодоод үзгүй тий. Тэгээ тийм бүрээсүүд ойдог байсан. За тэгэл олон жил ойд хийгээд залхацсан. Тэгээд дараа нь ингээл Нидерланд очиж дараа нь Германд очиж тэгээ за энд ирээд амьдрал хэлсэн. Тэр Нидерланд Герман удирдах ажлаараа орж байгаа болохоор эхний ээлжид нөө ажил хийцгээгүй. Тэгээд усаас бага хэмжээний хичээл мөнгө аваад тэгэл нийтийн Нидерландд бол айгүй онцгойсэн нийтийн байр нь бөөн цагаачуудтай тэгээ яаж би охин нөгөө гэсэн юу асан жирэмсэн байсан том гэцтэй. Тэгэл нөгөө нийтийн жоорлон нийтийн галтгоо тэр үе болстой үнэн хэцүү дээрээс нь нөхөн амар хэцүү удаг цацдаг тэгэл том гэцтэй байх чинь тэгэл хөшөөлөл гэзмэцэл хөшөөлдөөсөө тэр тэгэл би чинь нөгөө хүүхдээ амь дүнтэй ч вэ гэж гараал ягаал зогцчихдээ тэгэл хүүгээ нөгөө орхиод гарсан болохоор хүүдээ санаа зовоол тэгэл буцаал ормоор идэг тэгээ нөгөө унтсан айн орхиол гэрлээ хараал хүлээгээл тэр яс хэцүүс шүү. Тэгэл нэг амар өндөр юм манай хайж авах 2 давхар лөө 3 давхар л нэг юм төмөр шатаад уудаг нөгөө төмөр шатаас нь галтарч унцгаал том гэцтэй яаж нөгөө хүүгээ гаргахад бол амар хөрхөн хөдөлгөөнтэй төрөн бүртлээ бараг ажил хийсэн болохоор амар хөрхөн жижигхэн гэцтэй жижигхэн ямар сандаа сайхан охин хуудаа охинтойгоо ярьжаад агаа нь 3,400 төрчихсэн чи 3,600 төрчихсэн гэсэн яана би агаагаас бүдүүн төрчихсэн би яагаад бүдүүн төрж исэн хуржсэн юу н бүдүүн байгаа гэ тэгээд өндөр нь болохоор манай хоёр яг хоёлаа өндөр нь яг адилхан хуржсэн сандвичээс ахгүй тэгсэн чи арай би яагаад агаагаас бүдүүн төрсөн хурсан гэдэг юу н бүдүүн байгаа 200 г штэ тэгсэн ч гэсэн 200 г-ийн илүү ахтай ингээл хурдан аргагүй штэ би болохоор хүү дээрээ болохоор ингээл төрөн төртлөө баг ажиллаж байгаа л төрсөн. Тэгсэн чинь охин дээрээ болохоор тэгээд нөгөө ажилгүй ажлын байруудаар хэсэл тэгж байгаа л төрсөн болохоор айгүй таргалж төрсөн. Тэгээд дээрээс нь тэгээд охин ч гэсэн жоохон тэгэл та 3,600 чинь тийм бас томд орохгүй штэ. Тийм тэгээд төрж ийсэн. Тэгээд тэр үеийнхээ амьдралын талаар би ярьсан бичлэгүүд байгаа хөө тэр үед ч бас чанга байсан шүү. Тэгэл нөгөө жирэмсүрж амар их нөгөө 0 орн би нийтийн жоорлон өнөр танар амар тэгэл айгүйх нөгөө дотор муухай харуул нөгөө хордлон борлого өгөндөмгүй ч нөгөө галтгоолоо нийтийн галтгоолоо орохоор ич бүрийн орны хоолуудын үнэр ёо заваан сэн хоолны үнэртэй тэгэнгүүтээ Рамадан гэдэг энэ халтруудын нөгөө одоо ингээд өдөр нь юу ч идэхгүй нар гарсан үед юу ч идэхгүй нар бонгот юм иддэг тийм юм нэг юм байдаг байхгүй юу сезон нэг ядчихад жилд 2 моёр гэдэг юм да ямар ч гэсэн нэг бол 2 л гэх шиг болсон да тэгээд тэр үе нь болохоор бүр хэцүү заяа би нөгөө угаасаа охин дээрээ аюу нойр муутай идэг гэсэн тэгэнгүүтээ шүн ингээд гаг унтах тэгэхээр шүн нөгөөд бол ч унтдаггүй хоолундаа идээл хоолундаа хийж идэл бужигнаалтаал тэгэл өдөржингөө унтцдаг уузаал байгаа хүмүүс ч угаасаа л өөрхийх юм байхгүй болохоор тэгэл нөгөө шүн хоолоо иддэг тэр сезонээс нь тэгээ шүн унтах гэхээр бужигнаалтаал хоолундаа игээд төчигнээл хэлдэлж ирж хөрөөд унтуулахгүй өдөр нь болохоор би яс сайн гоё унтаж чадахгүй гэл тэгээл зовлонтой тэгэнгүүт ч нөгөө өрнөстэй нийлж ууж муухаараа нөгөө жагсан согтуугаа тавиал хүн юуран ямар ч хүн уудгал яах юм бол
уучаад сайхан ааштай хүмүүс ер нь л хурахаа. Гэхдээ манай аав тийм хүн байсан. Гэхдээ манай аав ерөөсөн тийм муухай хэтрүүлж өгч мөөдгөө. Нэг жоохон уухаараа ингээл амар сайхан ааштай болцдог. Тэгэл хитүү хөтөдтэй амттай шимттэй мэрж ирээл тав дурын гоё амттай амууд усуу хаяа нэг уучаараа айгуу сайхан ааштай байсан. Тэгэл бид нар чинь хөөхөн бол тэгэл аавыг уусан үед найрч марихад бас айгуу амар байж билээ. Манай нэрээ тийм байсан шүү. Хараа нэх гоё замтай болт. Нэх яриа хүн. Тиймэрхүү эрүүл тоглохоо ингээл хүмсгөө зангидсан. Тэгэл нэх ярьж хөвөлдөхгүй, яах чагаа мэддэхгүй. Тэгэл ууртай аав ирж ийн гэхээр ингээл энэ торто морто юм бариаггүй ирж байгаа бол аав ирж ингээл өстэй гэрнээ анцлаад өстэй нэрээ бүгдээ хөдөлгөөнд ороод эл тор мортой ирсэн жоо улаан утарцсан хаал сайхан ааштай болсон. Тэгэл тэр бас тийм ажлын за гол ярих гэжсэн юм ер нь нөгөө амар архиудаг хүн дээрээс найрханд тулгаагаа мэдүүлсэн хүн ингээл архиа ухчихл юм болно ухаан санаа нь болгоцтой. Тэгээд юу хийж байгаа юм бэ? Ямар эрүүл ухаантай ямар юу хүмүүс жирэмсэн ихнэрээ том бицтэй ихнэрээ хөшгөлж мөшгөлөөл биц мэтлэн хөшгөлөөд яаж хад яа миний ах нэрээ ямар азар сайхан эрүүл сарвал нэрээ төрсөн бэ. Тэр их би амар их сэтгэлийн зовлонтой амар их бас би зовлон шаргалсан хувьтай. Тэгэл байнга л нэг хөрсөн нэтэрсэн юм явж идэв үжлээ. Тэгэл байнга л тэр нөгөө ажиж тэр шатны өрөө уудаг. Тэгэл энтэнд гадаа мөөгдөж сууд энтхийн хүлээж олдог. Тэг бүхэлдэн тэр байгууллага сүлд яг өдөр байгууллагад нөгөө мэдээл хүмүүс мэдээд бидний өрөө чинь тусгаарлаад би хүүтэйгээ нэг өөр байранд тусгаарлагдаад тэгээд манай нэг ойртож орж болохгүй гэж тусгаарлаж ирсэн. Тэгээд хэд хоноо л нөгөө чинь нөгөө ханаагааг нь мэдчихэл ярьч найраал одоостой эзээ чинь гэхгүй гээл тэгэл би ч нөгөөхийн амт найрагдчихдаг амт тэгэл найрагдал тэгэл буцаал хэд хоног гайг байж байгаа л буцаал явчихлаа. Тэр үчисэл чанга болчтээ. Стабрхан гэмэртэй одоо үнээр талархаж байна. Миний охин нэрээ яг одоо жоохон анзаархаар миний нөгөө бич мянган тийм төгшөртэй сэтгэлийн дарамттай байсан болохоор манай охины нэг юу амар санаа зовмолтой айгүй юм санаа зовмохой нэг жоохон удаан яваад бахаар ээжтэй хажиж зэрэг чинь тэгэл яагаад ингэж чинь зүгээр штэ ажилтнууд аяг л ирж штэ тэгэхээр би таныг нөгөө унаад алтарцсан өвдсөн байх юм яагаад гэхээр бид хиндэж бас ингээл хартай нөхөр шиг нөгөө хартай нөхөртэй зовлонтой нөхөртэй байж утсан болохоор ингээл амар ингээл цагдаж магдаал ахаар охноос хамдаа нөгөө жоо ингээл цагдаад ч байгаа юм шиг тайж чөө тайзээ гэж ингээл ажил төрлөө игээл нэг жоохон ч гэсэн их мөнгө олчихсон жоохон ч гэсэн ажилтгаансан ингээл яг заримдаа болохоор амар хөргөн нөгөө хизээрх гэж байгаа мэдчихэд манай охин аягүй хөргөн сюрприз байдаг байхгүй. Тэгээд барих гад нөгөө ажлын талаар явчихсан 14 минут барих гад тэгээд нөгөө хизээрхийн мэдээд хоолндоо хийгээд эсвэл гоё хийгээд тавьчихдаг байхгүй. Тэгж асуудыг одоо л би охин нь ойлгодог болсон. Яг надаа яг л би өөрөө ч гэсэн уусаа тийм санаа зовхон болохоор манайх яг тэр зөөрөөцсөн мэлээ нөгөө амар уулж бодоос сөргөн бодоол тэгээд санаа зовхой хүү бол намайг хизээ ирж гэн үү хизээ гарч гэн үү өстөрөөс за бараг ээж байхгүй ахын бол нөгөө цаа байл тэг инг тэрийг энийг хийгээд байхгүй амар өгдөг юм шиг санагдаж заримдаа чи ээжтэй хайртай юм та юу тэнийг юм асуудаг гэл тэг ер нь яг л юу хатаа адилхан зантай тэгээд охин бол яг адилхан надтай адилхан зантай тэгээд анх дээж он хард сэрдэж байгаа юм шиг
харах орох болгон би их гарч орохгүй шүү дээ. Энэ аяа гарч болох. Энд явах байгаа хэдэн цагт ирэх юм гэж үгээд хаа. Чи яагаад ийж ингэж идэв юм аа ээж найздаа ингээд ганцудаа дандаа гардаггүй шүү дээ. Ээж хаяа нэг найздаа ингээд гаргаад тэгэж бид яник ангичгээ тэгчгээ харахуд явж байгаа. Эсвэл дугуй муутай амин муутай дугуй муутай тэгэхээр өрхөн англ дууд явдаг болохоор фильтрээ томчгоё гэж боддог гэсэн. Дээрэс нь яаж амар сонио эдний сургуулийн одоо ингээд засварлагаанаараа хоол тэр одоо нэг бодлын сайн юм шиг муудлын муухай юм шиг засварлагаанаараа үгүй ингээд нөгөө хоолны цагаараа мэдээж жоохон талхаа бэлдэж авч авсан талхаа гэхдээ мэдээ сонсд юм байна. Бүгдийн мэдээлэл юм байна л да. Тэгээ тэрэн дээр бас аяг нөгөө мэдээлэлүүд ярддаг тийм мэдээлэлүүд ч уусаа л ихэнх сөрөг штэ тийм юм явдлага болсон гэж байна. Энд тийм явдал болсон гэж байна. Ийм өвчин гарсан гэж байна. Тийм өвчин гарсан гэж байна. Гэж мэдээлэлүүдэл айгу сайтай. Тэгэл манай хон жижиг тэгсэн гэж нэгсэн гэж хэлээрээ. Гэтэл яаж мэддэг юм бэ? Би өөрөөсөө мэдээдтэй үзэх дурггүй. Манай зүгээр л интернет Netflix одоо YouTube юу интернет яадаг байхгүй. Тэгээд эдний сигнал манад эдний юм байхгүй. Авсаа тавиулаачгүй юм аах байхдаа л тавиулдаг гэсэн. Одоо л тавиулж мэдхгүй маах ч юм зургт үздэг байхгүй. Ерөөсөө 5 дахь өдөр л нөгөө хүүхдэд кино үзэн бусад үед Netflix үзэн бусад үед юусаа гэж зургтаа асаадаггүй. Тэгэл өөртөө цудаа үзэл тэгэл үздэг байхгүй. Тэгээд би тиймэрхүү ер нь YouTube дээр ч гэсэн сөрөг мэдээлэл сөрөг юм сонсох нь хэр дурггүй хүн дурггүй. За тэгэхэд санаа зовхын начиг санаа зовхоо өнгөр санаа зовхын л одоо Facebook дээр бас юм мэдээлэл гаргахаар зураа дэшигээ үзэхгүй дэшигээ л явуулчихдаг бол би ингээл үзчих юм бол сонсож байгаа бол тэр нь санаа зовоод өөрөө юу ч хийж чадахгүй бижиж тэгэл зүгээр нэг санаа зовол яана гэсэн яана ямар амар тий одоо болсон дэ хэцүү юм аа гэл тэгэл өөртөө ингээд өөрийнхөө эдсэг хүлээл таардаг байхгүй. За тийм байна. За би юу ярьж байлаа. За тэгээд энд ирээл жинхэнэ амьдрал гэсэн дээ одоо тэгэл 6 жил болох гэж байна. Яа хэрэл зэрлэгээний ажил хийж үзлээ. Би одоо уусаа гадаад руу яг л сайхан 10 жилээ төгсөөл тэгээд жоохон ажиллаж байгаа л тэгэл гарч ирсэн чи тэгээд чигт ажил олон жил хийгээд ажлаас бүгд залхацсан гэсэн тэгээд энд ч ирээд цэвэрлэгээний ажлууд анх хийж үзэл анх чаа хийгээл сэж авах анхны ажил бас юу байдаг гэсэн юуны ажил анх нэг юуны барилга хийгээд дууссан байрны засвар масвар гэдэг бөөн тоос шороо бөөн цагаан бүжгээс нөгөө юм үрсэн зүлгсэн юуны хог мог гэл тэгэл цонх монх ингээл энэ тийм бас жижиг бодон модог яатсан айгүйх тийм шороо тоостой тийм цэвэрлэгээ хийжсэн гэх мэтлэн тэгэл эхэлсэн дээ. За тэгэл янз янзын ажил хийдэг. Одоо миний хамгийн сайхан азтай одоо өдөө болтол ингээд бүх юм болгоо явж байгаа. Ямар ч тийм илүү дутуу NTS авдаг тийм энд ч одоо тийм чигээр хүмүүс бол юу ч тийм мөнгө төгрөг яахгүй штэ өгдөг тийм юу ч байхгүй. Эсвэл бүхэл юм өөрөө яг бор зүрхээрээ энэ сайхан хоёрыг гараараа босгоод ажиллаад бүх төлбөр тооцоогоо хийдэг. Тэгэнгүүтээ хамгийн азтай хүмүүс хормоос хийдэг тулдаа би бүр үнэлгээ сайтай ажил хийдэг тулдаа юм уу ингээл сайхан одоо манай байр бол энд амьдарч байгаа хүмүүсийг бодвол манай байрны үнийг хүмүүс сонсч ямар үнэтэй ингээд би ч одоо ямар үнэтэй мөнгийг анх мэдэхгүй л за байр олдож байгаа дэр нөө сургуульд орохгүй хүүхдүүдийн сургууль орох болсон байдаг байраа олоогүй байдаг тэгэл нүүд ирэх цаг болж идэг тэгээд яраа сандрал энэ байранд орсон одоо энэ байранд ингээд амьдраад одоо 8 сар 6 жил болох гэж байгаа байхгүй юу за тэгэл сайхан ягаа тэгээд манай байрыг сонссон хүмүүс л ямар үнэтэй ямар их өндөр төлбөр төлтий ингээл тэгдэг тэгэл азар өстой болгоод төлөөл явдیں۔ За би тэгээд
За сормос бол угаасаа байнгын тогтмол хийсээр ирсэн. Харин анх жоохон нөгөө монголчуудын манай энд чинь бас нэг хөрх юм зарын групп гэдэг манай монголчуудын групп. Гэхдээ тэр одоо бараг Монголд байгаа хүмүүс өөр орны хүмүүс гэл амар бараг 6-7 мянган хүний хүн байдаг тийм зарын групп гэдэг. Тэрэн дээрээ л ингээл анх сургуульсныхаа зарыг тавиал сургуулийн үйлчлүүлэгчтэй Монгол үйлчлүүлэгчтэй олж эхэлж исэн. Байр баяр бас байр хайж ингээл тэр зараасаа олж авч исэн. Тэгэл ажил мажлаа ажлын зар тавина ингээл янз янзын зар тавина. Одоо тэгэл тэрэн дээр чинь би ч одоо байнга за одоо нэг сургуулийнхаа зарыг ерөнхийдөө одоо заруудаа нэг их оруулах байсан. Гэхдээ ерөн бол сормосны зараа айгүйх оруулдаг гэсэн. Би Herbalife өөрөө эздэг штэ, эргэлдэж штэ. Тэгээд Herbalife-ийн бас захиалга авдаг тийм байнга захиалга авах ингээд зар тавьдаг байсан. Тэгээд би чи фитнес нөгөө олон жил хийсэн. Фитнес коуч хийдэж штэ. Эжээс нэр хөрхөө. Тэгээд фитнесийнхаа бас зарыг тавина. Дээрэс нь би чи нэрээ ийм нөгөө Canva-гаар энэ одоо миний нэрээ утсахгүй сургуулийн нэрээ утсан дээр нөгөө юм Instagram-ийн QR код нэга. Тэгээ сормосны хийм хүмсгний хийм гэдэг. Би нэрээ өөрийнхөө өөртөө хүмсгний хийм сормосоо хийж байгаа. Одоо нөгөө өөртөө хийгээ сурцсан чи аюу амар хүн амтан гуйгаал хүн амтны төлбөр төлөөл хийгээд байх шаардлагагүй болсон. Тэгэл миний утас хаяг Instagram-ын юмнууд энийг ингээд өөрөө хийсэн ахгүй яа. Тиймэрхүү нэрийн хуудсууд, Canva-гаар нэрийн хуудсууд тэгээд энийг би амар гоё өөр өнгөтэй болон яасан өөр өнгөөр хийсэн байсан. Тэгсэн чинь энгүн ингээ хувилагдаа гарч ирэхтэй нэг юм жоохон амар миний яг сэтгэл төрсөн өнгө бол биш. Тэгээ тэр жоохон юм лион өнгө байсан юм байна л та. Миний сонгосон амар гоё өнгө байхгүй юу. Тэгсэн чинь иймэрхүү хувилагдаа гараад ирсэн. Яг уу ямар гэсэн тэгэл ямар ч гэсэн өөрийн гараар хийсэн миний нэрийн утсан бизнес карт байгаа. Тэгээд ингээл тавьчихсан хүмүүс нөгөө нэг юу ааж хаад өгж яхад найз нөхдөд өгөөрэй гээд гарын яг харахаар энэ алтлаг эдэрний юм алтлаг ялгаар юутай өнгөтэй тэгээд алтлаа код мөчтэй иймэрхүү нэрийн хуудас муудсын эсвэл нөгөө нэг юу гэдүүлээ урилга хийн гэсэн бас урилга эсвэл нөгөө өсний техник урилга гэдэг төрсөдрийн урилга тиймэрхүү юм хийн гэсэн зараас оруулдаг. Өөрчн хаяа би одоо нөгөө бас яг вэ бас 6 жил гэдэг чинь бас л өөрхөн олон жил болсон янз янзын хүмүүстэй ажиллаж үзчихсэн. Одоо жишээ нь анхны тэр барилгын ажил хийжсэн барилгын дотор цэвэрлэгээ хийжсэн еврей байхгүй тэр стай айгу мундаг хүн натаа ингээл харж германаар яриад өөр бүгд монголчууд ажиллаж байгаа байхгүй тэгснээр налаарч германаар яриад өөр монгол хүн зарж францаар яриад өөрөө монгол хүн зарж англиар яриад лаг тийм уусаал эндхийн хүмүүс ихэнх нь тийм л дээ бүгд нөгөө англи Франц Нидерланд Германтай гэхдээ Германтай хүмүүс айгүй хөцөөхөн ерөн нөгөө еврей хүмүүс бас айгүй германаар ярьдаг хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээд тэр мэр хүн хүртэл одоо хүртэл ингээд албатай байдаг. Хаяа ингээд хүмүүн хэрэг болохоор би тэр хүнд яг үнхээр одоо би зөндөл олон янз янзын хүмүүстэй ажиллаж үзчихсэн. Тэгэхээр онцгүй нэг мөнгө зөнгөө төлдөггүй энэ хогийн муугийн эсвэл амар зүүн яг нөгөө одоо бид нар ярихад бол зарцал шүү дээ. Зарц. Гэхдээ яг ингээд зарц шиг харьцдаг хүмүүсээс амар зөв байдаг байхгүй ботлотлаа арчуулаад ч юм уу тий. Би тиймэр хүмүүс нүнд оргүй. Би зарц мөн тэгтэл л ингээл манай монгол хүмүүсийн л зам ах та нэг юм тийм ямар зам гэдэг юм дээ нэг тийм замтай нэг хүнийг тийм зөвүүн харьцсан дорд үзсэн хүмүүс нүнд оргүй. Тэгээд тиймэрхүү хүмүүстэй ол хахиж харьцахыг хүсдэггүй ажиллах юм болоод өөдгөө авчихгүй олдохгүй байна гэл тэгэл чиг. Тэр нөгөө анх ажиллаж исэн тэр еврей хүмүүс эрэгтэй хүн бол үнэн тийм сайн дарга байсан. Одоо манай монголчуудын
Тэгээд үй германаар хөрхөн нэг германаар ярьдаг болохоор бас нэг өөрт нь бас юу санагдсан байсан. Үй ажил хийх цагийн дэдийн ороор ажил хийх хүн олдохолоо тэтэн цаг маяг гэхээр би тэр зарлан дээрээ тавиад энэ хүнлээ холбогдоод цагийн тэдийн орооны тэм ажил яана. Монгол нь мөнгө төгрөгөө сайн өгдөг хүн болохоор юу яаж яана тий өөртөө яриад зогсоод ажиллажаарэ гэж мэгэл үе тийм тэр үний үе зарыг оруулна. Манаас би ажилладаг байсан эмээнэр бас эдийн үе германаар ярьдаг анх иржэл ажилладаг байсан эмээнэр үе бас ажил хийх хүн байна уу тэдэн цаг ажиллах хүн байна уу гэлтэхээр бас тэдрийнхаа зарыг тавьж өгнө. Их мэтлэн би өөрөө ажиллаж чадахгүй өөрөө завгүй үедээ бол нэг ч ихсэн Монгол мэн ажил хийгээд нэг ч ихсэн Монгол мэн бас нэг юуныхаа мөнгөтэй олоосэй гэд бас нэг эмгэн хүн бас нэг олон жил л би нэг жил гараа ажилласан бас айгүй ааштай хааштай хүн гэдэгсэн би заяа чинь манай хүүгийн хадам эмээг харах хүн хэрэгтэй байна. Тэгээд цуг амьдраад чи юм олж чадахгүй шүү дээ. Чи бол боломжгүй тий нөгөө амьдрах цуг амьдрах боломжгүй гэж мэдчихэв. Тэгээд чи нэг аягуулсан найдвартай болоод нөгөө ч мөгөө тэгэл тэгжсэн. Тэгээд би яг энэ найдвартай хүн гэж санаад авахгүй байна. Уус нөгөө дотор нь цуг амьдраад ажиллах хүн ер нь бас ховор идэг байхгүй юу? Ингээл очиод ажиллаж дотор нь ажиллаж орон буцах тийм хүмүүс бол зүүн байдаг. Тэгээ яг тийм хүмүүсээ мэдгүй байна. Би ямар ч гэсэн зар дээр тавиад үгүй чи хараа өөрөө ингээ яг нөгөө тэр хүн тэгээ хэл усны сайн ойлголцдог хүн хэрэгтэйгээ. Тэгээ би яг тийм хэлтэй авах хэрэгтэй. Дотор нь цуг ажиллаж амьдарч ажиллах хэрэгтэй. Насны тэд насагч заагаагүй юм а. Тийм хүн хэрэгтэй мэрэгтэй гэл тэгэл ажилласан. Тэгэл тэр үемэдээ та өөрөө ингээд чи өөрөө ингээд тэр хүний аягүй сайн ингэж шалгаж аваарай. Тэгвэл би энэ зар дээр тавьж байгаа энэ хүн болгоныг би танихгүй хамгийн гол нь ямар ч зарж тавиад үг яг гээл тавьж мэвж өгвөл тэгэл бас нэг хүн одоо тэр нэр хүн бас хөргөө ажиллаад ясал лээсэн. Гэх мэтлэн ингээл хэрэгтэй хийн дээрхтэй ш тэр гадаад сайн хүмүүстэй ч хэрэгтэй монголчууд маань ч хэрэгтэй болохоор юм заруул марууд тавьж өгсөн. Одоо бол ингээл жоохон олон жил болсон дэнгүүтээ цагийн 10 10 евроны ажил бол хийхгүй. Гэхдээ манай монголчууд юм бол их юм хийдэг. Би болохоор бараг цагийн 10 евроны ажил хийжсэнээс нэг цаг 30 минутын юуныхаа сургууль сайхан ажлыг хийчихвэл чинь тэгэл 60 еврогоо гадаад хүмүүстэй бол 60 еврогоо авчиж байгаа байхгүй. Би монголчуудаа 50 евроор игээд гадаад хүмүүст 65 еврог авчдаг байхгүй. Тэгээд манай би болохоор цагийн 15 евроны асууж байгаа л цагийн идэ мэдээл жоон баг хэлвэл би 15-аар л ажилладаг даа гэж. Тэгэл 15 болвол би ажлын үйлчлэгээ гэдэг байхгүй. Тэгэхээр заримдаа ч 15-аас тааж чадахгүй 12 байж болж юм гэж мэгэл ихээр за гэл тэгэл за яг би тэгвэл өөр хүн олоод юм уу яг гэлээ завтай тавиад өөр хүн олоод өчтдээ. Олоод өчтний гэж тэгэл хүмүүс холбогдол. Тэгвэл надлаа ингээ холбогдохоор надад аягүй ч би угсаа завгүй байнгын ажил турлаа байнгын төлөөсөн юмдээ заваа гаруул ажил турлгүй завтай байж их юм бол тасгал хөдөлгөөнөө хийн тэгэл дандаа завгүй болохоор ингээл заримдаа нөгөө зар март явахаар хэцүү юм над руу ингээл тэр хүн хэрвээ хүн бэ хэлэхгүй бол яавал яриад өгөөч тэгээд өгөөч гэлдэг байхгүй. Яна хэлэхгүй юм ястай хэцүү тэгэл үндэ нэг жоохон ч гэсэн гэлтэй хүмүүстэй л хүмүүс авах хэрэгтэй. Тэгвэл нөгөө нэг юу байж ойлгохгүй ямар ч юм одоо би тэр жил гараа ажиллаад тэнгүүдээ миний дараа нэг хүн ажиллаж агаад тэгээд одоо нэг бараг 3 жил ажилласан гэдэг гэсэн. Тэгэхээр саяхан хүртэл над руу за чи завтай нөгөө за яасан завтай ингээ нөгөө гадаад юм ярьж байгаа хгүй. Тэгээд яасан гэсэн чи би ингээд амралтанд явах гадаа тэгсэн манай энэ хүн ингээд уул ойлгож байна за ойлгож байна л гэдэг монгол хүн гэсэн. Би хараагүй тэгээд чи нэг сайн ойлгуулаа хэлээд өгөөч гэх. Тэгээд та тэн дээр хэр удаж байгаа хэр ажиллаж байгаа 3 жил ажиллаж байгаа уулаа.
Гэтэ энэ ингээл дандаа л ойлгосон гэдэг тэгсэн мөртлөө л өөр юм хийгээд идэв ингээл тэгэл би тэгээд яг энэ нөгөө амралтаар нөгөө одоо цэцгүүдээ нөгөө цахиж үлдэх гэж байгаа байхгүй. Тэгээд миний нөгөө цэцэг мэцгийн сайн яг явахгүй бол ус мөсөө нэгтүүлж нөгөө сайхан цэцэг гэж бүр юм бүр мод шиг юу лээ цитроны мод нэг хинүүний мод гэлээ тэмийг мод гэсэн. Тэгээд тэрийг минь хүлжүүл чи бүр аягүй сайн хийлээд өгч гэдгийг сайхан нэг бас яриулж хэлсэн. Гэх мэтлэн тэгээл нэг амар сайн гайгүй ойлголцдог сайн ойлгохдаг хүнтэй л хүмүүсийг л хүмүүс ажиллуулах тууштай байдгийн. Би ямар азар гэрмаа тэр одоо эмээнэр минь одоо хүртэл сайхан ч гэсэн бас нэг юм юм хүлээ авалт хийж байгаа хүү мэн юу байх гэж байгаа хөрмийг гэж байгаа тэгээ чи зав байна уу өнөөдөр намайг амар хөрхнөө туслах туртай галтгоонд тэр имээ гоо 2 бандтай байхгүй юу 2 бандтай тий 2 бандтай тэгээд бирүүдээсээ илүү намайг туслах туртай айгуусаа сонж авах тий мэдгүй ямар ч сан намайг ингээ галтгоонд хажуудаа ажиллах туртай. Тэгээ бусдын галтгоонд бити орж ир. Би заяатай ингээ яа чин бити надаа садаа ол гээл тэгэл надарч ингээл жижиг шажиг юм гээд хоолоо өөрөө хийх амар туртай одоо наайтай юм баггүй юу. Тэгээ хоол аягүй гоё идэг. Дээрэс нь тэгээд өөрөө ингээ нөх хүүхдүүдтэй гоё одоо тийм чухал үед хоол молоо хийж өгөх туртай. Тэнгүүтээ одоо насанд яваад байгаа гэлгүй тэгээд нөгөө тиймэрхүү одоо 10 хэдэн өмнө хоол хийх үеэрээ намайг ирж туслаад өгч гэж би очиж тусалж өгдөг байхгүй. Тэгсэн чи саяны удаа би басан чинь манай охин нөгөө сая нэг төлдрөөний яг концерттэй өдрийн давхцаа. Тэгээд би энэ удаа стейж чадахгүй охин концерттэй юм байна. Тэгээд очиагүй. Гэх мэтлэн ингээл миний ажиллаж байсан хүмүүсүүдийн бол дандаа л холбоотой байдаг. Одоо энэ миний хүмүүстэй яагаад ажиллагаа хийсэн гэдэг бол нөгөө хямд үнэлгээ нь баг тэгээд аюу хол энэ бараг нэг 30 минут 30 минут 25 минут дугуйд ажиж очиод халууцсан жиж очиод тэгэл ажиллаж нэг 4 5 цаг ажиллаж тэгэл буцаал ирээл тэгэл цагийн 12 моёроор анх 10-аар идсэн тэгээ өөр хин нэмээд 12 болж байгаа байхгүй энэ жоо та нэсрэ тэгсэн мөртлөө л гэцээд тэгэл би багсараа тэмүүдэд 7 хоногийн нэг юм 2 өдөр тэгээ багсараа тэгэл өөр ажил машилсалаад тэгээ намайг амар сайн ойлгоно угаасаа л нөгөө миний бүх амьдралыг мэддэг болохоор ингээл за нөгөө нэг эмнэлгээ сайтай илүү сайн ажил олж хийхдээ одоо хоёр хүүхдээ амттай тийчээж ядж байгаа хүн гээл айгүй хөрхэн даад ингээд өөр юм арай эмнэлгээ сайтай ажил олчлаа арай ажил олчлаа би ингээр олчлаа уучлаарай тэгээд зүгээр санаа зовлтгүй гэл тэгтээ тийм хүмүүсээ за тэгэл тэр хүмүүс минь одоо хүртэл ингээл сайн хүмүүстэйгээ холбоотой туслах үедээ туслаал тэгэл гэж тийм дөө за тэгэл халуурчлаа одоо 33 минут би бүр нэг бичлэгүүдээ уулан 30 минутаас сэтрүүлэхгүй гэж бодсон чинь за тийм манайхаа энэ нөгөө удаа ярьж байгаа нөгөө YouTube дээр нөгөө хурц сайт дээр нэг би өөрөө одоо өөрийнхөө үзсэн бүх бичлэгүүдийг нэг 25 эсвэл нэг 20 дээр одоо ингээд сонсоод нөгөө ажил дээрээ чихэл сонсоод ажилладаг байхгүй юу хотелын ажилламжлаа тэгэл дандаа нэг 20 морь дээр сонсдог тохиол нөгөө удаа ярьсан юм чинь амар сонирхоод байгаа шиг санагдав. Миний бичлэгүүдийг бас тэгээд чихэл чигээл гоё ажилламжлаа хийж явахдаа илүү тутам хийж явахдаа хурцгаа сонсчорээ за бол ингээд сонирхуулаад янз бүрийн яриад байгаа. За тэгээд за тэгжээл тэгээд айлын ажлууд одоо энэ бичлэг ингээд хөрхөн гамайлтай мэмэртэй найртаа нөгөөдөөс ингээл ягаал тэгэл яванда нөгөө үйлчлүүлэгчнүүд за одоо л Монгол үйлчлүүлэгч нэг за хэдхэн 2 3 4 хүн л байгаа яг үе нөгөө манайхан чинь ингээл шинжил тэгэл төрсөн өдөр эсвэл одоо наадам эсвэл одоо цагаан сар ч юм иймэрхүү үед ирцгээ монголчууд маань илүү сурвсаа хэлэгдэг бусад үед өрн нэг байгаа гэхгүй яг гадаад үйлчлүүлэгч ихэвчлэн болцсон. Одоо тийм бас хөрхөө салонд үе ажиллаад байгаа. Тэгээ салонд хүн цаг авахар маргааш нэг хүн цаг авчихсан. Салонд ажиллахаар салоныхаа зарим айгүй артайхан гайгүй үйлчлүүлэгч нь өөртөө орвол хамгийн гол нь би салонд ажиллаж байгаа
юу одоондоо нэг хараар ажиллаж байгаа. Тэгээ бүжиг баримт мөрөдтэй болох юм бол нэг юу агаад үлээ албасаар ажиллагаар ингэ болчих штэ. Тийм газар ажиллаж болохгүй болчих. Тэгээд жоохон үйлчлүүлэгч нартэй гайгүй үйлчлүүлэгч нараа өөртөө оруулаад гэртээ хийгээд гэртээ хэрэг уусаа салоноос хамаагүй байна. Салон чи өөр нь 75 80 юу бүр 120 хүртэл идэх 120 еврогоор 90-ээс 120 морь тэгэл 75 манай салон бас жоохон янтгай гэдэг байгаа 65 75 80 за хамгийн их нь 80 хата гэж өөр салон чи 90 евро 120 морь хийдэг байхгүй. За тэгээд ингэж цэвэрлэгээний ажлууд өрн баян хийдэг болсон. Тэгээс өөлд бас өргөөрхөн ажил хийж үзлээ. Хийж үзээгүй ажлуудаа барилгын ажил хийж үзсэн. Барилгын ажил гэдэг нь барилгын дотор юм юу одоо нөгөө замаскны ажил хийж үзсэн. Замасктад одоо энэ хам маны чинь сандэж би яахаа нөгөө угаасаа л энэ ажил болгоноос ингээл ажил намайг би ажлыг голохгүй ажил намайг голоо гэхээс гэл ер нь тийм юу гэдэг. Тэгээ энэ ажил болгоныг ер нь ингээл хийгээд сураад энэ болгоноос одоо жишээ нь IT ажилласаа би ингээл IT хийж чаддаг юм ингээл гэрийнхаа ингээл жижиг юмудаа очин хөшиг орны даав тэрний утууд модоо тэгэл томцсон багтсан хуцуудаа янзлаад засаад хүмүүс чинь их мэтлээ ингээл чаддаг болсон. Тэгээд одоо энэ нөгөө барилгын ажлыг бас би одоо энэ байранд ороод одоо нүүчгийн эмчин гэж явсаар байгаа л 6 жил амьдарчлаа. Тэгээд ерөөсөө засвар масвар хийгээгүй тэгээд байранда нэг засвар хийж магадгүй хэрвээ ингээд ахаад удаан амьдрахаа ууламжлахгүй л гэж бодож бичиг баримтаа авчвал өөр 2 өрөмрөө байранд гармаар байгаа хгүй. Манай байр чинь ихтэй өөрхөн нэг өрөө байр тэгээд хамгийн гоё юм хойно юм том тойнтой одоо тань террас одоо монголоор тийм гардентэй баггүй юу. Тэгээ тэр нь айгүй хөөрхөн манай энэ амтчиж гарч марж салхилж гарч мархаад салхилахад шээж баахад хаяа шээж баахад амар байдаг байхгүй юу. Тэнгүүтээ том өрөө нь болохоор айгүй тийм том одоо манай хоёр хүүхэд чинь нэг болонд нь манай охин нэг болонд нь манай хүүгээ өөрөө маягийн болгоцсон ингээд тусгаарлаад хөрхөн явцсан. Тэгээ ерөн бол энэхийн амьдарч байгаа айлуудыг бодвол манай байр чи хөөрхөн том. Энд чинь нөгөө бэлэг мэлэг герман чинь нөгөө амар газарнууд жижигтэй одоо манай Монголынхоор бол баг нэг л аймаг шиг гэсэн штэ. Ямар аймаг шиг ч илүү тийм жижигхэн газар нутагтай газрахгүй юу. Тэгээд нөгөө нэг юм талбай газар нутаг багтаа болохоор юм байшин байрлалууд мөрөн нэг амар жижигхэн тэр тусмаа манай монголчуудын амьдарч байгаа байрууд нэр дандаа юм хөө жижигхэн мээс юмуд тэгэхээр манайх бол хөрхөн цэлбэр том зарим гадаад хүмүүс хүртэл манай миний өрөмрөө онцгой өрөөж яс хөрхөн том юм уу том өрөмрөөж ямар гоё том юм уу ингэж орж ирдэг байхгүй. Тэгэхээр тэгээд энэ байрандаа ерөөхдөө бас засвар масвар хийгүүл бас юм сураад авчихад илүүдэхгүйгээ тэгээд манай зөвхөн тийм шинэ бизнес эхлүүлж байгаа юм лээ байшин аваад энэ засварлаа чинь гоё болгоод буцаа зардаг тийм. Тэгээд тийм бизнес тэгээд одоо ажил хийх нэг хэцүү юм маа тэр зөвхөн чинь манай хотод амьдардаггүй. Манай хотоос жоохон гадаад өөр жоохон жижигтэй хотод амьдардаг. Тэгээд би тийшээгээ явхад чинь бараг бас нэг цаг болдог. Яг цаг бол уул нэг боноор явдаг. Тэгээд балайн нөгөө хатуусан яархан байдаггүй. Хатуусаар нэг бараг 20 минут хүлээж үлээ. Би очихсоор бараг цаг болно. Уцаад өргсээр бас цаг болдог. Тийм юутэй тийм газар очиж ажилладаг байсан. Тэгээд барилгын ажил хийж үзлээ. Тэгээд ингээл масагдаа тэгээд тэрийг өрөөд гоё будгийн бол бас жоохон будаг хийсэн. Би нөгөө хамгийн гол нь байраа засгаад хэрэгтэй болохоор сурах гэж байгаа гэж айгүй хөөрхөн матернэ зөвхөн намайг айгүй сайн цалинжуулсан. Тэгээ хөөрхөн бас юу яасан ирж очихын зардлын мэн дандаа төлдөг байсан. Богоноор яваад автобусаар явдаг тийм зардлын мэн. Тэгээд тийшээ бас хөрхөн очиж ажиллаад барилгын ажил гэдгийг
ажиллаж үзээ нэг халтайсан юм ирдгээс нь тоошороо дарагдсан нүс нෑмшги тэг нөгөө угаасаа тэр өрдөг замасгийн ажилч амар хөрдөг бүрээд нөгөө амар хин тоосон төртэй. Тэгэл ингээл бас чинь тэр чинь бас амар гоё юм юу шаардсан ажил лээ одоо ивдгэлээ эмэгтэй хүний бас ингээл хийлж үзээл овгор тогрын мэдрэмж чартаас ажиллая. Тэгээл овгор тогрыннууд ягаал тэг би чинь тийж бас нэг шатууд модон шатууд нөгөө жон дээр үеийн байшин болох нь модод нагшаад ингээд займаа гарцсан. Тэрний зайн завсраад нь замасгийг нь бас замасгч ихэд замасг таал тэгээд дараа нь нүрэл тэгээд тэрийг маань зөвхөн тэр найз хүмүүс аюу аястай мундаг эмэгтэй өмөхөд бас супер тийм том ажил бизнес эхлээд урд нь бас хэсэг ер нь гэр бүл нь тийм бас дээр Монгол бас тийм бизнес хийдэг гэсэн мөлий. Тэгээд тийм ажил хийж үзээ. Тэгээ бас хүүхэд харах бэбисит ажил хийсэн. Тэдний хүүхдийг уяа хараад эхнэр нөхөр хоёроос одоо энэ хувийн бизнес гэдэг чинь ер нь нэг цаг наргүй ажиллаж ээж хэвээ нөгөө өөртөө л ажиллах бол нөгөө яг л өөртөө илүү ажиллах бол хүн ингээл цалинжуулж ажиллахаар угаасаа хүмүүс хийн л дээ. Тэгтээ яг ингээл яг нөгөө өөртөө юм биш болохоор яг ингээл юу яахгүй. Тэгэл яг өөртөө илүү зүтгээд хувийн бизнестэй хүмүүсийн бас нэг хэцүү юм цаг наргүй ажиллах нь хэцүү. Тэгээд өөр хин цаг наргүй ажиллаж байхын үед нь бас хэд удаа хүүхд харах ажил хийсэн. Яг ч жоохон 2 настай хүүхд байхгүй. Тэгээ амар хөөрхөн нөгөө одоо тэр байгууллагатай хүлээлгэж өгөх одоо зарах тэр байшингийн зарах байгууллагатай хүлээлгэж өгөх цаг нь төгчөөд идэг нөгөө ажил нь сайн дуусаж өгөхгүй. Тэгээд нөхөртөө хоёлаа бас гөрийж ажиллаа. Тэгээд би бас нөгөө яагаад нөхөртөө ажиллах үедээ хүүхд харах хүн хэрэгтэй байна гэдэг охин айгу бол 15-тай 16-тай том охинтэй. Тэр охиноос нөгөө нэг ангаараа зугаалганд яваад тэгээд хүүхд харах хүн хэрэгтэй байна гэдэг. Тэгээ нэг 2-3 удраас хүүхд хардаг ажил хийгээд амар хөөрхөн. Тэгсэн чинь сүүлдээ заяа амар инээдээ эхлээд би чи хүүхд хардаг ажил хийдгсэн. Тэгсэн чинь сүүлдээ нөгөө нөхрөөс нь баг би нөгөө гадаад хүмүүс чинь гадаад нөхрөөд чинь инээдтэй юм бас амар тийм манай Монгол нөхрөөд манай Монгол залуучууд чинь сурах штэ сайн штэ бүхэл ажил төрөл сайн эмэгтэй хүмүүс ч манай Монгол эмэгтэйчүүд айгуусаа тиймдээ ч өсөлтөө бараг манай хүнээс илүү чи хэрэгтэй юм байна. Хойлоо ерөн юугаар нөхрөөр хүүхд харуулаад чи ер нь надад туслаа гэд би тэгээ нөгөө сүрх юм бас гарын үр дүн муу сайтай юм аа нөхрийн бол эмэгтэй хүн ч угаасаа ингээд өдөр өрх мөрх ажил будах мудах ажил арай нямбаа ариу илүү гоё хийх юм байна. Тэнгүүтээ сүултээ би нөхөр нь хүүхд таардаг болоод би анаа түндээ тусалдаг болоо. Тэгээд бит хоёр ч угаасаа сүлийн цэвэрлэгээ мөвлөгийг нь бас бит хоёр эмэгтэй хүмүүс л бас илүү хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээд яадаг гэсэн харин тэ эхний үед заримдаа нөгөө хугацаанд болцсон. Тэгээд яагаад тэр хоёр чинь орой хүртэл ажиллаж мэжлээ. Тэгээ нэг удаа охин юу явцсан чи ингээд хамаад хүүхд хараад өгөө чи гэх юм за. Тэгсэн чи харин тэгэхэд хүүхд харахад хүүхд харах ажил бас гоё. Яг нэг бодлын гоё, нэг бодлын хэцүү. Яг хэцүү гэхээр яг гоё гэхээр яг хөөрхөн ингээл байнга гадаамад авч яваад би чинь тэгээд яг өөрөө нэг амар хариуцлагатай ээж хичээлгүй яг л нөх хүүхдтэйг гоё агаар салхид айлгах хэрэгтэй гэж өдөр чимээ гадуур халахаас тоглоомын талбаар тоглоулаад тэгэл хоолыг хийж өгөөл тэгэл сүгийн уулгаал яг л аюулсаа харж байгаа. Тэнгүүтээ хэцүү юм гэхээр яг тэр үед бас ханиад төрчихсэн. Тэгээ халуураад ханиад төрчихсэн. Халуураад байдаг нөө жоохон хөлт халуурч мөлрхаач яасан гэж бас хэцүү нөгөө нэг ингээд хөлт халуураад байдаг. Яхаа мэдгүй жоох тэр нөгөө юуг нь жоохон хөлтөчтэй бүсэнд нь лагичдаг. Тэгээ лаг нь хийгээд тэгээд яагаад сиропын уулах гэхээр нөгөө бас 2 настай өгчөөс чанга ууж муухгүй гэж хаяад олдгоос аргалж байгаа соос камер иддэг тэгээ нөгөө нэг соосноос өмнө би яаж эхлээд нь бүр уух байхаар барин харуулаад гой мой гэл өөргөө монголоор бас аягүй сайн ойлгох.
Тэгсэн чинь гадаад ахтай Монгол ээжтэй байхгүй юу. Тэгсэн чинь идтгүй барай идтгүй. Юугаар аргалахгүй. Сүүлдээ бүр янз нэг удаа өгөөд шууд ингээ хасгаад болтгоо. Тэгээ сүүлдээ бүр чиврээд ингэж өгөөд газ сайнаас соосгийн хийгээд тэгээд тэгж мэгээд нэр арай ч нэг юу вэ сиропыг уулгадаг юутэй янз янзаар аргалаад их сиропыг уулгаал тэгээд нөгөө ирч орой хүртэл ажиллаад тэгсэн чинь нөгөө шүн амар ханиалгаа олдгоо. Тэгээ нөгөө ээж нь болохоор зүгээр архиад чи өрөөндөө ороод унтчих гээд тойрд явахгүй очиж гэлтэйжсэн. Тэгсэн чинь харин юу айл үг таниалгаад иргэд тойроо сэрүүлзээл ах чинь юу унтчих чадахгүй. Тэгэл нөгөө яана ингээд таниал би яаж яах нөгөө санаа зовдохой хүнийг ч хэлэхгүй ингээд таниал авч байгаад хаццаа чүлж мүсэндээ ахчих үдээ гэл тэгэл эсвэл нөгөө нэг сэрэл ингээл ханиалахаар сэрхээрэл нөгөө ингээд байраа солиод унтаад байгаа хгүй ингээд орныхаа толгой хэсэгт унтчихсан хөл хэсэг рүү явж удаж унтаад тэгэхээр за ингэж байгаа унчих үдээ гэл тэгэл ээж нь хүрээ унчих үдээ орноос унчиход ингээд өдлөд штеп зүгээрээ наад ч унтахгүй ингээл ээж нь бас амар тайван хүн би олсон нөгөө тайван биш болохоор тэгээд Яавчэрийн эртлүүн цоромж хийж чадаагүй хүүхдээ нэлгаа тэгээд халуунтай байсан болохоор яаж байгаа л хийж байгаа л гэл уяас сонсоод өөрөөрөө тус гиснийг хэлэхөө өөрөөрөөсөө унтаад тэгэл нөгөө хоёрыг нэг ирэхээр нэг юм санаа муурсан шүү дээ. Гэх мэтлэн тэгээд за тэгээд ерөөсөө энэ амьдралдаа хийж үзээгүй бүгд харах ажил хийж үзлээ, барилгын ажил хийж үзлээ. Сүүлээд миний өрн яг юуны үнцэн ажлууч юм бол хотелд манай хотел чиг бүрхэн за өөр хөшлүүдээр ярьжлаасаа хотел бүрхэн жижигэн хотел тэгээд тийм амар хэцүү юугүй дарамай аягүй сайн хараг эсвэл би нэг 7 оны 2 маягаар авдар ажиллах гэсэн чинь одоо ганцхан өдөр болсон манай хотел юу жоохон юу байгаа шүү маань үйлчлүүлэгч байгаа ажил байгаа нэг өдөр ажилладаг за хотел нэг айлтай ганцхан айлтай тэр айл амар их зугаалганд явдаг. Тэгээд юм л зугаалганд явдаг чинь тэгэхээр ажиллахгүй болчихсон. Тэгээд эргээр нэг ажилтай нэг тийм ажилтай. Тэгээд сормосээ байнга хийстэй. Тэгээд фитнесийн коуч хийн үе үйлчлүүлэгч орж ин тэгэл тэр чинь нэг өсрөөл нэг надтай нэг 3-4 удаа явхад л тийм олон яваад байх шаардлага байдаг байхгүй юу. Тэгэл нэг фитнесийн коуч ажилтай. Тэгээд би ч үе бас сормосны сургалт хийчин. Сормосны сургалтаа явуулчин өөрчм би яг чухал хэдэн юм чинь сормосны сургалт хийн фитнес коучинг, Herbalife-ийн захиалга аавна одоо харин миний юу багсаад 42% орсон 50% авдаг гэсэн чинь 42 Herbalife-ийн эдгэмж айгу чанартай гоё мөртлөө амар өмтэй орт юм аа. Сонсож байна. Herbalife-ийн захиалга өнөхөө даатдаг гэхдээ одоо нэг тогтмол нэг хэдхэн үйлчлүүлэгчтэй тэр эдний захиалсан захиалаад байж идэг. За тэгээд бас би чинь энэ манай монголчуудын хамгийн хийдэг ажил нь еврей хүмүүстэй ажилдаг байхгүй юу? Еврейчүүдэд ажилдаг. Еврейчүүдийн ажлын гоё юм нь бол юу гэдэг юм бэлээ. Бүтэн цагийн гэхээр өглөө бараг 9-оос оройд 6-7 хүртэл ажилтдаг юм да бол юм чинь ажилтдаг юм бэлээ. Тэр нь гоё гэдэг юм бэлээ. Тэгвэл цагийн үнэлгээ 8 баг одоо 8 10 бол сталаг хамгийн их. Гэтэ 10-аар ажилтдаг хүмүүс ер нь бас зөвхөн баг 7-8-аар ажилтдаг. Амар баг. Тэгээ өдөржингөө тэгээ 7 хоногийн 6 өдөр одоо юугүй хүмүүст бол тэр нь л сайхан л байгаа юм шиг байгаа юм л да. Бүтэн цагийн ажил. Начин хүнд бол тэгснээс сормосоо ижсэн дээр гэх тиймэрхүү ажлууд бол ерөөсөө хийдэггүй, ерөөсөө голоод хийдэггүйс ахгүй юу. Тэгээ сая сүүлд бүр одоо угаасаа л нэг ажил амар багаад байдаг. Тэгээ төлөвлөлт тооц амар гэдэг тийм нэг еврей айл ажиллахаар болоо. Тэгээд за ямар ч сайн ажиллаж үзье гэдэг. Тэгээ би анханасаа би 15 år ажилладаг. Гэхдээ намайг нөгөө байнгын нөгөө бүтэн цагийн ажилтан бол байгаа. Тэр нь болохоор Филиппин хүн гэдэг юм билээ. Тэгээд намайг болохоор сая нэг баярын ерөнхий сая том баяр болоод өнгөрсөн. Баярын үеэр намайг
хэд хоногоо айгүйх ажилласан ахгүй. За тэгээ ажиллаж үзлээ. Тэгсэн чинь яг айгүй сайн эзэгтээс сайн хүн байсан. Тэдрээс бас сурах юм амар их гоё юм билээ. Хэцүү ч юм айгүй хэлээ. Хэцүү юм амар том баг 4 давхар байшин заяа. Тэдэр чигээрээ тэднийх тэнгууд ингээл нэг давхраа цэвэрлдэг. Нэг давхртаа баг 3 евро 2.0 2 дүүш байнтай гэх мэтлэн. Тэгэл тэрийг чинь ингээд тэгээ нөгөө бүтэн цагийн ажил гэдэг чинь тэгэл тэрийг ингээд өдрөө болгон ингээд зарим өдрөн цэврээ зарим өрөөгөө цэвэрлээ цэвэрлээ явчихсан юм лээ. Тэгээ яг надаар болохоор ингээд нөгөө төр ажил болж байгаа болохоор юм уу нэг төмпөс сав цэвэрлүүлээд төмпөс аваа цэвэрлүүлээд тэгээд энийг хоёр бичлэг болохгүй энэ бүр амар болчихлоо.